Хүүхдэд нь арай минь төргий. За өнөөдөр их хөтөлийн аян замлын 13 дахь удаагийн бичлэг байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээрээ маш олон хүмүүс асуусан кармик харилцааг дэлгэрэнгүй тайлбарлахаар шийдсэн байгаа. За тэгэхээр кармик харилцаа гэж юу вэ? Кармик харилцаа яагаад учирдаг вэ? Кармик харилцаанаас яагаад салж чаддаггүй вэ гэсэн сэдвүүдийн дагуу бүгдээрээ дэлгэрэнгүй ярилцъя гэж шийдсэн байгаа. За тэгэхээр биеэсад гэрээсад төрөө зас гэж хэлдэг тийм үү. Тэгэхээр улс орны хөгжилтэй ч гэсэн бидний хувь хүний хөгжил маш холбоотой байдаг. Тэгэхээр бид бүхэн хувь хүмүүс бүгдээрээ ингээд зөв эерэг байх юм бол манай улс орн ч гэсэн хөгжинэ. Тэгвэл манай улс орны хөгжил яагаад ийм муу байгаа вэ? Нийгмийн асуудлууд ийм их байгаа вэ? Сөрөг зүйлүүд ийм их байгаа вэ гэвэл манай Монголын нийгэмд кармик харилцаатай хүмүүс их байгаатай л холбоотой. Гэр бүлийн харилцаа жигдэржээж, тэгширжээж улс орны харилцаа ч гэсэн асуудалгүй байна шүү дээ, тийм. Тэгэхээр кармик харилцаа гэдэг зүйл улс орны хөгжил хүртэл маш холбоотой байдаг. Тэгвэл кармик харилцаанд яагаад ордог вэ? Энэ бол маш чухал. За би та бүхэн тайлбарлая. За ингээд хоёр хүн байлаа гэж бодъё. За тэр хоёр хүний хоёул уг нь үзэл бодлын хувьд, үнэт зүйлийн хувьд, чин зүрхний кор чойсууд гэдэг байгаа тийм. Угийн сонголтуудын хувьд бол ялгаатай. Гэтэл тэр хоёр хүнд татагдах нэг зүйл байсан байх нь физиктээр нэмэг хасах цэнийг татагддаг шиг татагдах нэг л зүйл байсан байх нь. Тэр зүйлүүд нь хэвчлэн дандаа сөрөг зүйлүүд байдаг. Магадгүй айдас, эргэлзээ, буруу итгэл үнэмшил, үзий ядалт, гомдол харуулсал гэх мэт юм сөрөг сөрөг одоо бидний зүрхнийхээ угт хийгээд авдранд хийгээд төгсгсөн байдаг тэр зүйлүүд ихэнхдээ байдаг. Тэгвэл за магадгүй ингээд хаягдхаас айдаг айдастай хоёр хүн байсан байж болно тийм. Нэг нь эрэгтэй эмэгтэй айл нь голөгдөж хаягдхаас айдаг айдастай. За магадгүй хайр байдаг гэдэгт итгэдэггүй тийм буруу итгэл үнэмшилтэй байдаг. Тэгвэл энэ хоёр хүмүүс тэр зүйлүүдээр хоорондоо татагдчихдаг. Тэгээд харилцаанд ороод амар юм байна. Нэг нэгэндээ нэм амар юм шиг мэдрэмж төрүүлдэг. Яг угтаа тэр нь амар байдаггүй. Яагаад амар байгаа вэ гэх нөгөө сэтгэлийнх нь гүнд нь нуугдсан айдас эргэлзээ буруу итгэл үнэмшлийнх нөгөө хүндүртэй шахахыг нэг очиж тоншихгүй гэдэг гэрээ хийгээд гэр бүл болцсон учраас тэрийг бол тэр хоёр тоншихгүй байгаа. Өвдөхгүй нам дараал тайван авдрандаа хийгээл төгжидэг л байгаад байгаа гэсэн үг. Харин эсвэргээрээ кармик харилцаанууд шин шарах үүсгдэг. Шинээр нэг нэгэндээ үл итгэх байдал. Шинээр нэг нэгнийгээ одоо гимтээж бэртээ их айлгах те хардалт. За тэгээ нэг нэгнийгээ хуурам эхлэх гэх мэтчлийн юм нэг шинээр шарахууд дандаа үүсгдэг. Шинээр гимтлүүд сэтгэл зүйн гимтлүүд үүсгдэг. Үүнээс болоод кармик харилцаатай хүмүүс ад жаргалтай амьдарч чаддаггүй. Аргагүй шүү дээ. Тэр хоёр хүмүүсийн сонголт нь өөр тийм үү? Нэгнийх нь үнэт зүйлс нь алим, нөгөөгийнх нь лир. За нэгнийх нь үнэт сонголт нь А, нөгөөх нь Б, нэгдүгээр нь баруун, нөгөөх нь зүүн. Эсрэг тэсрэг сонголттой хүмүүс нэг нэгэндээ тааж тохирч амьдрна гэдэг үнэхээр хэцүү байдаг. Үүнээс холбоотойгоор дандаа үл ойлголцол, маргаан үүсдэг учраас кармик харилцаа нэг нэгнийгээ огтхонч дэше хөгжүүлдэггүй. За үүнийг манай Монголын тэнгэр үзэлд маш гоё тайлбарласан байдаг. Тэнгэр үзэлд маань зүрэ гэдэг хүмүүс байдгаа гэдэг өвөг дээдс маань бид бүхэнд танилцуулсан байгаа шүү дээ. Зүрэ байд юм аа. Тийм ч учраас удам ухсааныхаа дээшлүүлэхийн тулд өвөг дээдс, эцэг эх, хижээ аав, эмээ өвөө нь үр хүүхдүүдэд дандаа зөв заяаных нь хүнтэй суулгах, өндгөн сүү тавих гэдэг юм чухал уламжлалтай байсан. За зүрэг бол бараг бүгдээрээ сайн ойлгож байгаа. Тэгвэл кармик харилцааг тэнгэр үзэлд юу гэж тайлбарладаг вэ гэхээр удам ухсаагаар нь тайлбарладаг. За жишээлбэл сэхэдэн гаралтай бидний удам ухсааны хувь сэхэдэн гаралтай удам ухсаан тийм юм гэж бид нар бүгдээ хэлдэг шүү дээ тий. Үүнийг болохоор би хэлэх айгу дурггүй. Ягаад тэгэхээр бид зүгээр нөгөө сурагчийнхаа жишээг л аваа ярьчих. За тэгвэл Б сурагч маань эмэгтэй тал нь ч юм уу. За Б сурагч маань 3 дахь ангийн төвшний хүүхэд. За А сурагч маань 1-р ангийн төвшний хүүхэд байлаа гэж бодъё. Энэ хоёрт нэг нэгэнд нь татагдах зүйл байлаа тий. Хаягдхаас айдаг айц гэдэг зүйл байлаа гэж бодъё. За хоорондоо гэр бүл болчлаа. Яагаад гэхээр нэг нэгнийхээ айдаг шарахыг нь энэ хоёр хүндөхгүйгээд амлалцсан шүү дээ. Хүндэхгүй учраас өвдөхгүй те. Нэг нэгнийхээ хүндүр шархан дээр дараад авахгүй учраас. Гэтэл 3 дахь ангийн төвшний одоо удам ухсаатай тэр хүн 1-р ангийн төвшний удам ухсаатай хүнтэй гэр бүл болсон байлаа гэж болоход энэ гэдэг 1-р анги байлаа гэд 3 дахь анги байлаа гэд муу гэсэн үг биш шүү дээ те. 3 дахь анги л гэсэн үг. Энд чинь 1-р анги л гэсэн үг. 1-р анги хөлт муу 3 дахь анги хөлт сайн гэсэн үг огтхон ч биш шүү дээ.
гээд яг ингээ удам өгсөн харийнхаа нэг удам өгсөн сайтай удам өгсөн муутай гэж хэлэх гээд байна л да миний амнаас уус тийм үг гарах гээд байна. Тэгвэл энэ хоёр нийллээ 3 дугаар анги хүүхд мэдээж 1 дугаар ангийнхаа хүүхдийн хичээлийг заахын тулд яг доошоо буу тий. А 1 дугаар ангийн хүүхд нь 3 дугаар ангийнхаа хүнээс хичээлээ заалгачвал хичнээн амар байх үү тий. Бараг 3 дугаар ангийн төвчний хичээлийг суучил амар нэг өөрөөр хэлбэл удам өгсөө таарахын айлын хүүхэд удам өгсөө сайтай хүнтэй суучих юм бол ашигтай. Тэр удамд нь ашигтай байдаг. Ягаад гэхээр 3 дугаар ангийн хичээлийг маш хурдан сурна. Цаг хугацааны хувьд ч гэсэн удам өгсөн дээшилдэг. Гэтэл 3 дугаар ангийн удам өгсөтэй айлд энэ бол харамсалтай зүйл байдаг. Удам өгсөн 4 5 дугаар ангид өсөх ёстой байтал дортчдөг. Тэгэхээр нөгөө нэг 3 дугаар ангийн уг нь бол сайхан сэтгэлтэй байгаа байхгүй 3 дугаар ангийн хүүхэд нь. За зүгээр би 1 дугаар ангийнхаа хүүхэдтэй хичээлийн заагаад ойлгуулад байж ёо надад зүгээрээ би дараа тэгж 4 5 дугаар ангид орох байлгүй дээ гэж бодчихдөг. Гэтэл нөгөө хүүхэд нь нөгөө нэг 4 5 дугаар ангид орох хүсэл байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нэг аазгын хөдлөөд ингээд дургуутсан хөдлөөд би энэ миний зам биш юм байна гэж бодох үеэс эхлээд энэ хүнийгээ таньж эхэлдэг. Өөрийгөө ч гэсэн гээцэн гэдгийг ойлгож эхэлдэг. Тийм учраас энэ хоёр гэр бүл ялцчихгүй separation буюу салахад хүрдэг. Кармик харилцаа. Энэ нь болохоор буруу зүйл гэсэн үг биш. Сурах ёстой зүйлээсээ сурсан л бол тэр хүндээ цэг тавиад цаашаага 4 5 дугаар ангид орох ёстой. Энэ бол бидний хамгийн гол зорилго. Бурхан маш шилдэг дээ. Энэ дэлхий дээр төрчөөд энэ шунал, уур, муу сэтгэлийн уяас хүлээснээс тайлагдчихэж бид нар хөгжнө гэж. Энэ уяас хүлээсний нэг зүйл нь нэг юм. Заавал өөрийгөө холгоод идэг гуталтайгаа хамт байх ёстой гэсэн итгэл үнэмшил нийгэмд байдаг. Маш буруу итгэл үнэмшил. Түүнээс олж маш олон хүн хохирдог. Ялангуяа эмэгтэйчүүд маш их хохирдог. Энэ зүйл бол байх ёсгүй. За тэгвэл энэ бол кармик харилцаа яах нь ойлгосон тий? 3 дугаар ангиас 1 дугаар анги руу буучдаг. Тэгээ нэг нь дандаа хохирж идэг, нэгэнд нь дандаа ашигтай байдаг гэсэн. Ийм учраас үйл үрээ харилцаа гэж нэрлэсэн. За дараагийнх нь сүүл мэт харилцаа байна тий? За сүүл мэт харилцааг тайлбарлахад хоёулаа 3 дугаар анги. Уг нь бол хоёулаа 3 дугаар анги байхгүй юу? 3 дугаар ангийн найзууд. Гэтэ анги төв шиг сонирхолтой. Ерөөсөө хичээл дээрээ зүгээр хичээлийнхаа цаг хугацааг нацаа өнгөрөх сонирхолтой. Хий дими хоосон хөгжилтөөл яриад инээлдэл ханиалдал нэг чийлрэл байж ах санаатай. Гэтэ энэ хоёр яваандаа угт нөгөө 4 дугаар ангид орох хүсэл аль алинд нь байдаг. Зорилго нь юм чинь. Тэнгүүтээ тэрэндээ хүрэх гэхээр үзэл бодол үнэт зүйл нь зөрдөг учраас бас модалцдаг. Тэгээд зам салдаг. Угаасаа сүүл мэйтүүд. Зам салахгүй тулд ингээл өөрийгөө өөрчлөөл аль аль нь өөрийгөө өөрчлөөл ингээл хамт байх болно л таа тэгж яах болно. Тэгвэл ихэр дүүлээд яа ингэ тэгэхээр нэг хоёулаа цогтой хамтдаа 3 дугаар ангид аваад 4 дугаар ангид ороод 5 дугаар ангид ороод 6 дугаар ангид ороод ингээл хөгжөөл маш пуужин шиг ингээд хөгжиж явдаг ихэр дүүлээд хоорондоо. Удам хугацааны хувьд дээшилдэг учраас үр хүүхдүүдэд дандаа зүрээ буюу ихэр дүүлтийг учруулах тийм зорилготой байдаг гэжээ бидний өвөг дээдс. Бидний өвөг дээдс тэднийг ч гэсэн бидэрт өвлүүлж үлдээхин тулд энэ тамгалаад бичээд үлдээсэн байж та тэнгэр үзэлтэй. За тэгвэл энийг бүр сонирхолтой нэгэн жишээн дээр тайлбарлахад бид нар ингээд уулын өдөө нэг уулын орой дээр гарна гэсэн зорилгоо тавьсан байлаа гэж бодъё тий. За тэр уулын орой дээр зорилгоо тавих гэж идэл та кармик харилцаатай хүнтэйгээ хамт байх юм бол за тэгээд тэр кармик харилцааны хүн чинь 1 дугаар анги 2 дугаар анги ухамсарын түвшинд ямар хүн бэ гэдгээс шалтгаалаа та 1 тонн 2 тонн магадгүй 10 тонны юм том чиргүүл чирчээ дээшээ өцөж байгаа гэсэн үг. Хичнээн хүнд байх вэ тий. Хэцүү шттэ. Бараг та дээшээ гарч чадахгүй мацаж чадахгүй тэр доороо л байгаад байж байгаа нь баг их юм болдог. Тэгвэл сөүл метод яа гэдэг нэг уулын бэлдээр очиж сайхан цэцэг навч үнэртэй цэцэг навч зугаал шидээл за нэг дургуурх нэг рүүгээ нэг чулуу шидчихээл нэг өдчөөл те нэг сонирхолтой амьдралаа нэг жоохон сонирхолтой болгочвол тэгээл чилрээл байж дэг уулынхаа бэлдээ. Хэр төлөөд яа гэдэг тэгэхээр хамгийн түрүүнд энд бидний сэтгэл сөүл метод бол нэг нэгнийхээ гүнд байгаа шархуудыг нэг хүндэхгүй нэмж нэг шарх үүсгээд тахгүй. Харин кармик харилцаанууд дандаа шинээр шарх үүсгээд нөгөө нэг тонн за анхандаа 1 тонн ачаасан бол 2 тонн, 3 тонн, 4 тонн магадгүй 10 тонн хүртэл ачааг дандаа нэмж идэг. Тийм учраас үл өөр харилцаа гэж нэрлсэн. Тэгвэл хэр төлөө харилцаа яад ингэ тэгэхээр та магадгүй кармик харилцаатай байж байгаад мэдээж нийгмийн харилцаанд зөчнөө орно тийм үедээ зөндөө ингээд юм траум, гэмплайз, зэрэгэлзээ тийм зүйлүүдтэй болно шүү дээ. Гомдол хараас үл итгэх нэг нэгнээсээ одоо гомдоохоос ахуулаад тийм тэр зүйлүүдийн тэр ачааны машин чинь ачааныхаа машины толгойтой нэг юм углуургаар холбогддог тийм нэг чиргүүлийн хэсэг холбогддог нэг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгийн тэр углуурагдсан байгаа тэр төмрийг нь суг татаж углуураас нь ачааны машинтай
авш ачаатай тэр чигтэн дээр ачаанаас хөнгөлж өгдөг. Ихэд дүүлүүд нэг нэгнийхээ ачааг бүр ингээд ачааныхаа машины кэшээр нь салгаж өгдөг. Ийм хүчтэй байдаг нэг нэгнийгээ. Тэгээд нэг нэгийг батраагаар цэнгэлж байгаа юм шиг уулын өөдөө нэг нэгийг дэмжиж, урамшуулж ингэж авч явж байдаг. Яагаад нэг нэгний триггер дэдэг, яагаад нэг нэгнийхээ шарахыг өдөөгөөд дэдэг гэхээр нөгөө нэг 1 тонн, 2 тонн, 3 тонны ачааг углуураар нь салах гал оролдоод байдаг гэсэн. Тэгээд углуураас нь нэгэн салцсан ачаа чинь буцаж эргэж наалтахгүй шүү дээ, тий. Та л өөрөө буцаж кармик хүнтэйг очиж харилцаанд орно гэхгүй л тэр чинь чигээрэл явах зорилгоо хийгээд явдаг гэсэн үг. Хамгийн том ялгаа нь энгийн жишээн дээр бол энэ байдаг. За тэгвэл кармик харилцаанд байгаа шалтгааны кармик харилцааг нь одоо ойлгосон баха гэж найдаж байна. За тэгвэл яагаад кармик харилцаанаас салж чаддаггүй вэ? За энийг тайлбарлах юм бол нэлээд эмзэг сэдв рүү орно. За мөн divine feminine, divine masculine гэдэг ийм хоёр чухал ойлголтыг тайлбарлахаас өөр аргагүй байдал хүрнэ. Энэ бол эрэгтэй эрчим, эмэгтэй эрчим гэж байгаа. Бид нар эрэгтэй эмэгтэй хүүс байдаг гэдэг шиг эрэгтэй эмэгтэй эрчим гэж зүйл байдаг. Тэгэхээр ингээд эрэгтэй хүн ч гэсэн за эрэгтэй эрчим гэдэг нь юу юм бэ гэхээр ингээд байглаасаа хамгаалах. За тэгээд ийм хүчтэй, зоригтой, ийм аюулгүй нөхцөл байдлыг үүсгэх чадвартай тийм байглаасаа бүтсэн хүн юм. Тэгвэл эмэгтэй эрчимтэй хүн гэдэг нь юу юм гэхээр байглаасаа нинжин, зөөлөн, хайрлах, халамжлах сэтгэлтэй ийм хүн юм. Энэ болохоор нөгөө нэг ямар нэгэн байдлаар эрэгтэй бие махбодыг олсон ч гэсэн эмэгтэй эрчимтэй хүн байж болно. Эмэгтэй бие галбирыг олсон ч гэсэн эрэгтэй эрчимтэй байж болно гэсэн үг. Нэг юм байглаасаа төрсэн эрэгтэй хүн гэрнээсээ яг гоо нэмдэн зөөлөн сэтгэлтэй эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ, уяхан. Тийм хүмүүсийг л хэлээд байгаа гэсэн үг. За эмэгтэй хүн гэрнээсээ нэг тийм дайчин, зоригтой бүх санхүүгийн асуудлаа шийдэж чаддаг, тийм нэг аюулгүй байдал, орон байр гэсэн зүйлүүдийг ингээ бүтээж чаддаг эмэгтэй хүмүүс байдаг тийм. Тэд нар чинь байглаасаа эрэгтэй эрчимтэй гэсэн үг. За тэгвэл кармик харилцаанууд яа салж чаддаггүй вэ гэхээр ялангуяа Монголын нийгэмд за ингээд кармик харилцаатай хүнтэй гэр бүл бүтээлээ сайхан амьдрэ гэж бодоод байлаа. Уг нь тэр хүн ийм 100% дүрстэй байхгүй 100. За тэгвэл кармик харилцаатай хүмүүс дөрвөлжин дүрстэй гэж бодчих. Тэгвэл тэр 100% дүрстэй хүн дөрвөлжин дүрсэнд орж нийцэж амьдрахын тулд өөрийнхөө 20-30%-ийг тасдаж хайна та. 100 дөрвөлжин болгоод дөрвөлжин харьцаар ороод шүү дээ тий. Ингэж өөрийгөө золиослж амьдсан байдаг. Нэг эргээд харахад ажлын хувьд, карьерийн хувьд, гэр бүлийн хувьд, үр хүүхдийн хувьд гэд маш олон зүйлээ золиослон дөрвөлжин дүрстэй болоод амьдарч идэг. Маш их өвдөлт мэдэрдэг, маш их одоо хөлөө холгосон гутлаа тайлбарлаж байсантай тийм байдаг. Гэтэл эргээд нөгөө хүнээс салъя гэхээр зөндөө зүйл золиослсон байдаг учраас маш хэцүү байдаг тийм. Ажлаа яах вэ, хүүхдээ яах вэ, гэр бүлээ яах вэ, нийгмээс нөгөө нэг өрх толгойлсон эмэгтэй өдөр гээл нөгөө нэг нийгмийн шүүмжээс их бол маш олон зүйлүүд гарч ирдэг тэр эмэгтэй. Тэгээ салж чаддаг. За, салахгүй нь бас таны сонголтын асуудал. За, магадгүй кармик харилцаатай байсан ч гэсэн кармик харилцаатай хүн чинь ухамсарын хувьд айгүй дайггүй юм байвал тэр хүний засаад нэг гайгүйхан шиг амьдарч болно, тийм ээ? Тэгвэл яагаад сонголтын асуудал гэж гарч ирж байна гэхээр сонголтын хувьд та холгосон гуталтайгаа тэр чигээрээ холгож ооод үхэлтэд нүртүүлэх. Эсвэл холгосон гутлаа тайлаад өөртөө таарсан нэвтэйхэн гутлаа олж өмсөд үхэлтэд нүртүүлэх. Эсвэл бид нар хизээ нэгэн цагт үхэн тийм ээ? Тэгээд үхэлтэд нүр тулж яхад өөрт мэдрэмж төрнө шүү дээ. За би яаж амьдэрсэн байна гэдгийг хүн боддгийм билээ угаасаа. Ад жаргалтай амьдарч чадсан уу, хүснээрээ амьдарч чадсан уу, хүссэн зүйлээ бүтээж чадсан уу гэдгийг л боддог. Энийг л бодооч гэдэг. За тэгвэл хэрвээ холгосон гуталтайгаа амьдраад байх юм бол та таны гуталчин холгоно, гуталчин байнга таны нөгөө шарахыг жорчиж нөгөө холгосон гутлаа байнга өмсөд байхаар нөгөө ингээд холгосон уул мөрөж очиж өвтгөөд байдаг те тэгэж өвтгөх нь яваанаа тэр чинь идэлэн, буглан, магадгүй таарах хэмжээ авахгүй бол хүлээ тарилах дээрээ болно. Ихэнхдээ кармик харилцаанууд үүсгэсэн шархаа эдгээдэггүй. Хизээч танд эдгэх боломжийг ч өгдөггүй нэмэхээс илүүтэй. Тэр хүн өөрөө л бүр хичээл зүтгэл гаргаад үнэхээр болохгүй байгаа мэдээл бяцлал юм юу гэдгийг тиймэрхүү юмнуудыг трауман гаагч те одоо сэтгэл судлаач гэдэг одоо тийм хүмүүс их байна шүү дээ. Тийм хүмүүсээр л хандаж л өөрийнхөө шарахыг ангаануу гэхээс биш кармик харилцаанд байгаа нөгөө хүн таны шарахыг хизээч анаахгүй. Эсвэл ихэр дүүлээ аян замналд ороод талин тасгал хийгээд ихэр дүүлтэйгээд одоо ямар нэгэн байдлаар танилцаатч гэдэг юм уу. Тийм тохиолдолд таны гүн шархууд чинь эдгэх боломж гарч ирдэг. Тэгэхээр энэ бас таны сонголтын асуудал. Та кармик харилцаанд хүнсээ салахаас бэлэн биш те айгаад байгаа бол талин тасгал хийж эхэл. Тэгээ өөртөө нүр тулаад хэрэггүй гэсэн зүйлдээ хэл хязгаараа тавьж сур. Өөрийгөө хамгаалж сур гэсэн үг. За тэгвэл дараагийн
асуудал. Энэ сонирх их зөв асуулт тавьсан. Тэр охинд бас маш их баярлалаа. Одоо миний өнөөдрийн хичээл 3 дахь агуулга руу орж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээд бид нар бас ингээд янз янзын хүмүүстэй танилцахгүйгээр зөв шууд хувь зааныхаа ханиачлалтыг таарч марна шүү дээ, тий. За бидний дүүнер, залуус те охид бүсгүүчүүдтэй хандаж хэлэхэд их боломжтой байдаг. За яаж тэгэх вэ гэсэн асуулт ирсэн байхгүй юу? Яаж одоо шууд тухайн хүнийг таних уу? Буруу хүндээ автахгүй, буруу хүнээс сонгохгүйгээр яаж сайхан хүнтэйгээ амьдрах уу гэдэг асуулт ирсэн. За нэгэн жишээ ярив. Бид нар толон тасгал хийгээд ирэхээр, өөрийгөө таньж мэдэж ирэхээр ингээд өөрлөгөө улам мөнгөөгөөд өөрийнхөө байх нь аюулгүй мэн гэдгийг мэдрээд ирэхээр маш гоё ингээд өөртөө ихтэй болдог, дотроосоо гэрэлтдэг тий. Тэгээд ирэнгүүт ингээд маш гоё шин хаалгууд бидний урд нэгддэг. Тэр шин хаалгуудаар маш гоё хүмүүс орж ирдэг. Сөүлмэтүүд орж ирнэ. Таны амьдралд тус нэмэр болох гэж байгаа хүмүүс орж ирнэ. Эргэн тойрны хүрээлэл чинь маш гоё болж эхэлдэг. Бас нөгөө хаагдах хэвээр хаалгууд хаагдаж хэрэггүй хүмүүс бүгд гарч явдаг. Толон тасгалын эзлэмжтэйгээр. Ингээд байж байтал нэгэнт таны гүнд ямарваа нэгэн байдлаар бас айдсын шарах чинь, гомдол харуулсал чинь байж л байгаа л нөгөө авдармт чинь жижиг юм байгаа л бас тийм кармик хүнийг дуудах эрсдэлтэй байхгүй юу? Тэгэхээр кармик сөүлмэт хүүдэл гэдэг хүмүүсийг ялгах зайлшгүй шаардлагатай. Энэ охин бол маш зөв бодсон байгаа. Тэгвэл яаж ялгах вэ? За бид нар болзоонд явна тийм мэдээж гой хүмүүс ирнэ, орж ирнэ. Болзоонд явна, болзоонд өрнө, нэмэгтэй хүн болзоонд явах дуртай. За тэгвэл нэг анхаарах хэрэгтэй зүйл нь юу юм гэхээр за би өөрийнхөө туршлагаасаа хэлье. Сэтгэл хөдлөл мэдрэмж хоёрыг ялгах хэрэгтэй. За нөгөө хашир хүн гэж халуун чулууд 7 сууны хэлдэг гэдэг л өнөг. Хал үзэж халуун чулууд 7 сууны хэлдэг гэдэг шиг нэлээ хашир сусан хүнийд хэлэхэд сэтгэл хөдлөл мэдрэмж хоёрыг ялгах хэрэгтэй. Болцоо гоё л тоо сайхан. Гэтэ бидний зорилго юу вэ тий? Өөрийгөө таньж мэдээд өөртөө тохирсон хүнийг л олж авах шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө мэдрэмжээсээ ялгах хамгийн суур зүйл чинь бол амар амгалан байх. Сэтгэл хөдлөлгүй амар амгалангийн төвшөнтэй очих гэсэн үг. Амар тайван юмыг маш ухаалгаар, сэрэмжтэйгээр, сэхэгээрээ таньж мэднэ гэсэн үг. Сэхэгээ олоод ухамсартай л тэр болзоонд сууж чадах юм бол энэ ингээл бие барайл ингээл өөрийгөө контролдох юм биш шүү. Зүгээр амар тайван байхгүй, бие сул тайван гэсэн үг. Айдсанд автахгүй, эргэлзээнд автахгүй яа нэг хүн биш байх үедээ би алдаа гаргачих үедээ ингэчхүүдээ тэгчхүүдээ гэсэн айцуудыг бүгдийг нь орхино гэсэн үг. Өөр бүх зүйлийг одоо нэг юм нээлттэй open mind, open heart гэдэг нэг юм нээлттэй тархиар, нээлттэй зүрхээр хүлээж авах гэсэн үг. Тэр хүнээ. Мэдээж нөгөө хүнээс эвгүй сэтгэл төрүүлэхгүй байх хэрэгтэй тийм. Гэтэ өөрийнхөө байна гэдгийг хідэж мартчихлахгүй. Номер 1-т өөрийнхөө байна. Тэр хүн таны өөрийнхөө байгаад чинь татагдчихвэл мөн гэсэн үг. Өөрийнхөө байгаа нь тэр хүний идүүцлэг төрүүлж ивэл биш гэсэн үг. Хамгийн ихнийх нь. Хоёрдугаарт мэдрэмжээрээ тэр хүнийг мэдрэх нь шүү дээ. Тэр хүн юмд яаж хандж байна? Яг таны хүн мөн үү? Нөгөө love list дээр бичигдсэн хүн ч мөн үү гэдгийг танин. За тэгээ эхэндээ ирчүүд чинь амар гоё амлалтуудаа өгнө те. Гой юм ярина, чихэндэр цэцэг оргуулна. Тэгээд энэ зүйлүүдэд нь битгий хавт. Энэ зүйлүүд бол огтхонч хорвоо ертөнцийн утга учиртай зүйл огтхонч биш. Хамгийн мөн чанар бол таныг байгаагаар чинь хайлаж, байгаагаар чинь хүндэлж, байгаагаар чинь хүлэн зөвшөөрөх юм. Ойлгосон тий? Тэгэхээр амар амгалан бай, сэтгэл хөдлөл, яг гүн мэдрэмж хоёроо ялга. Үнэхээр тавгүй мэдрэмж төрөөдөл тэр дор талент тасгал хийчих. Тэр хүний тийм үйлдэл надад муухай мэдрэмж төрүүлж байна. Тэнгүү тэр зүйлээгээ өөр дээрээ мэдрээд талент тасгал хийгээд март. Яг тэр моменттой зүгээр өөрийнхөө цаг хугацаагаа мэдэрч enjoy-дж өнгөрөх хэрэгтэй. Баярлаж өнгөрөх хэрэгтэй. Гэсэн. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр нэлээх зүйлийг ярьлаа. Бичлэгээ дуусах үедээ нэгэн зүйлийг хэлье. Би сүүлийн 2 жил орчим VIP буюу хувьчилсан хоолныхоо зөвлөгөөгөө төрхөн зур аргацсан байсан. Одоо саяханаас шинэ он гарснаас хойш VIP хоолныхоо зөвлөгөөг өгч эхэлсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бүхний галбар төрхийн онцлог, таргалалтын онцлогийг хувь хүнд зориулна, тааруулж гаргаж өгнө. Энэ нь болохоор дандаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж өгдөг. За тэгээд танд тохирох хоол хүнсний жагсаалтыг гаргаж өгнө. Мөн богино хугацаанд турах хүсэлтэй байна уу гэдэг ингээд танд таарсан хоолны зөвлөгөө дэлгэмийг өгдөг юм байна. За мөн хүмүүсээс талент тасгалын зөвлөгөө өгөх гэсэн байгаа. Тэгэхээр хоолны VIP зөвлөгөө авч байгаа хүмүүстээ мөн талент тасгалын зөвлөгөөг өгье гэж шийдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн талент тасгалын болон
VIP хувьчилсан хоолны зөвлөгөөг авахыг хүсч байвал надтай холбогдож болно шүү. За мөн Facebook-ийн сургалтын групп маань зарлагдсан байгаа. Тэр сургалтын группт орсноор та бүхэн эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн өөртөө зохицлоох уу, яаж турах уу гэд маш сонирхолтой гой гой аргуудыг зааж өгч байгаа 1 сарын хугацаатай. 1 сарын төлбөр нэг хүн бол 39 мянга. За найзаа дагуулад бүртгүүлэх юм бол 30 мянгаар бүртгүүлж болно. Нийлээ 60 мянга гэсэн үг. За мөн хувийн фитнесийн тасгалжуулалтыг хийдэг наадам центр болон за өөрийнхөө гэртээ ойролцоо фитнесийн төвүүд байвал бас тохироод гайгүй газар байвал бас би очиж хувийн тасгалжуулалт хийж өгч болдог байгаа шүү. Ингээд сүүлийн 9 жил фитнесийн спортоор хичээлээд фитнесийн хувийн тасгалжуулалт хийж байгаа. Тэгэхээр ингээд зөвлөгөө авахыг хүсвэл нээлттэй бичээрэй, холбогдоорой. За ингээд миний бичлэгтээ үргэлж хамт байдагт маш их баярлалаа. Баяртай. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Үргэлж надад хамт маш их баярлалаа. Тэгээ та бүхэн минь хувь зайныхаа хань ажилтай уучраад аз жаргалтай 100% гоё, 100% төгс гэсэн үнтэйгээ маш сайхан амьдрахыг хүсэж байна. Ингээд Монгол улс орн минь ч гэсэн цэцгэлэх болтугай. Баяртай.